Сайн байцгаана үзэгчдээ, саяны телевизийн Мягмар гарагийн мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Аймгийн Сагдагийн газраас аймгийн хэмжээнд 2019 оны эхний 3 сард эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн дүнг танилцууллаа. Энэхүү судалгаагаар аймгийн хэмжээнд эхний 3 сард согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн 380 хүн эрүүлжүүлэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87 хүнээр буюу 29,69%-аар өссөн байна. Эдгээр хүмүүс нь үйлчлэгээний төлбөрт сая 477 мянган төгрөгийг төлөвлөсөн байна. Мөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг нийгмийн байдлаар нь авч үзвэл 18 буюу 473%-ийг төрийн албан хаагчид, 0 буюу 00%-ийг хувийн хвшлийн байгууллагууд ажиллагчид, 5 буюу 1,131%-ийг ажилчид, малчид, 9 буюу 236%-ийг хөдөлмөр эрхлэгчид, 337 буюу 88,68%-ийг ажилгүй хүмүүс, 8 буюу 210%-ийг төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүс, 3 буюу 170%-ийг бусад байдлаар эрүүлжүүлэгдсэн хүмүүс тус эзэлж байна. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 309 буюу 61,49% нь согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндслээр эрүүлжүүлэгдсэн байна. Эдгээр хүмүүсийн дунд 1 буюу 1%-ийг гадаадын иргэн эзэлсэн бөгөөд насанд хүрээгүй гэх үндслээр эрүүлжүүлэгдээг байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 190 буюу 50%-ийг гэр орон сууснаас эрүүлжүүлэгдсэн байна. Иймээс ард иргэдийг согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгжилж альбаа гэмт хэргийн золиос болохгүй байхыг аймгийн Сагдагийн газраас анхаарууллаа. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг ирсэн газраар нь авч ангилж үзэх юм бол зочдуулаас 6 хүн ирж эрүүлжүүлэгдсэн, тодорхой зөрчлийн улмаас ирж эрүүлжүүлэгдсэн байгаа. Барцангийн газраас 13 зөрчил гаргаж тодорхой төрлийн зөрчил холбогдсны улмаас 13 хүн ирж эрүүлжүүлэгдсэн. Байгууллага аж ахуйн нэгжээс 1 хүн дуудлагаар ирж эрүүлжүүлэгдсэн байгаа. Гэр орон сууц буюу гэр оронд агсан тавьж архитан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэргийн зөрчил гаргаж 190 хүн буюу тухайн хүнийг 50% нь эрүүлжүүлэх байранд орсон байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдыг үйл гүнддэх, бусдаа маргалдах, бусдаа хэрүүл маргаан тарих, бусдын эрх чөлөөнд халдах гихчлэн олон төрлийн зөрчил гаргасны улмаас 170 хүн эрүүлжүүлэх байранд ирсэн байна. Төрийн албан хаагчаас нийт 27 хүн эрүүлжүүлэгдсэн ба тухайн 27 хүнд бол бид нэр гаргасан зөрчилтэй нь холбогдуулан өдөртөх ажилтнууд нь тодорхой төрлийн шаардлага өргүүлд байгаа. Тухайн шаардлагуудын дагуу тухайн төрийн албан хаагч нарыг хариуцж байгаа дарга удирдлагууд нь тодорхой төрлийн гэмтгэрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж баталгаа авсан цаашд эрүүлжүүлэх байранд орохоор зөрчил гаргаж янз бүрийн зөрчилд холбогдохгүй юм гэсэн баталгаануудыг одоогоор бидэнд гаргаж өгöd байгаа. Тухайн зөрчилөнд автагдсан тохиолдолд бид нэр эргээд тухайн байгууллагын удирдлагуудтай бас хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой байгаа. За тухайн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг эрүүлжүүлэгдсэн шалтгаанаар нь авч үзэх юм бол согтруулах хондооны жилг хэрэгэлсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 250, согтруулах хондооны жилг хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас 21 хүн, оршин суугаа хаяг нь тодорхой ус хүн бол ирээгүй. Согтруулах хондооны жилг хэрэгэлсэн үедээ гэмт хэрэг зөрчилд өртсөн хүн, холбогдсон хүн 29 байна. Гэмт хэрэг зөрчилд холбогдож өртөж болсошгүй хүн 33 хүн байна. Хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй согтруулах хондоо хэтрүүлэн хэрэгэлсэний улмаас өөрийн үйлдэлийг удирдан хянах чадваргүй болтлоос огтсон хүн 47 хүн байна. Эрүүлжүүлэгдсэн хүнийг авчирсан сумаар нь аймгийн хэмжээнд нийт сумын хэмжээнд авч судлан үзсэн байгаа. Тухайн судалгаагаар дэлгүүн сумаас 2 хүн, булгун сумаас 1 хүн, Өлгий сумаас 336 хүн, Цингэл сумаас 4 хүн, Улаанхус сумаас 9 хүн, Сагсай сумаас 13 хүн, Ногоонор сумаас 6 хүн, Толб сумаас 9 хүн, Буянт сумаас 7 хүн, Богд сумаас 20 хүн, Баянуур сумаас 7 хүн, Алтан цэвэр сумаас 10 хүн,
Алтай сумаас 2 хүн тус эрүүжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн тухайн тоон үзүүлэлт криминологи судалгаагийн үзүүлэлтээр хамгийн өндөр тоо зааж хамгийн ихээр эрүүлжүүлэгдэж байгаа сум нь бол Үлгий сум байгаа 336 хүн. Тухайн 336 хүнийг бол Үлгий сумын айл багаас нь ирж эрүүлжүүлэгдэж байгаа вэ гэдэг дээр бид нэр судалгаа хийсэн. Тухайн судалгаагаар бол 1-р багаас 30 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 2-р багаас 19 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 3-р багаас 46 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 4-р багаас 38 хүн, 5-р багаас 44 хүн, 6-р багаас 19 хүн, 7-р багаас 1 хүн, 7-р багч нь Хотгорын урхаа гэж явдаг. Манай олон түвний хэлж зансч нар Үлгий сумын 7-р багт тоологддог. 8-р багт бол 17 хүн эрүүлжүүлэгдсэн байна. 9-р багаас 31 хүн, 10-р багаас 20 хүн, 11-р багаас 23 хүн, 12-р багаас 21 хүн, 13-р багаас 27 хүн тус эрүүлжүүлэгдсэн байна. За тухайн үзүүлэлтээр бол 3-р баг, 5-р баг, 9-р баг 3, 4-р баг 3 эхний 3 байрт тус жагсан эзлээд байна. Тэгэхээр 3, 4, 5-р багийн засаг дарганаар бол нийгмийн ажилтнууд тодорхой төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулах, бидэнтэй хамтран ажиллах, тухайн архин тонтох өвчтөй ч юм уу янз бүрийн байдлаар архитын согтууруулахын хэтрүүлэн хэрэгжилж зөрчил үйлдэж байгаа хүмүүстэй ажиллах нь чухал шаардлагатай байна. За 1-р баг, 9-р баг, 13-р багийн хариуцсан тодорхой албагч нар, төрийн албагч нар бас багийн засаг дарганаар нийгмийн ажилтнууд өөр тухайн төрлийн багийн чиглэсэн тодорхой ажиллагаар өссөн мэргэжилтнүүд нь бол тодорхой ажлуудыг хийж цаашдаа энэ архитектийн асуудал анхаарахгүй болшгүй нэ. За эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг эрүүлжүүлэгдсэн цагаар нь авч үзсэн. Цагаар нь авч үзэхэд 06 цагаас 12 цагийн хооронд бол 26 хүн, 13 цагаас 18 цагийн хооронд 69 хүн, 19 цагаас 24 цаг буюу орой ажил таарсны төрийн албаны ажил завсралсны дараа 24 цагийн хооронд нийт 187 хүн зөрчил гаргасны улмаас эрүүлжүүлэх байранд ирж байна. Тухайн 380 хүнээр авч үзэх юм бол 50% гэж авч үзэхээр 49.2% хувийн эзэлж байгаа. За энэ дээр юу харуулад байна гэхээр ер нь бол оройн цагаар баар цэнгэний газруудаар архитект ихтэй байна. Хүмүүсийг зөрчил гаргаж байна. Бие биендээ хүндэтэлтэй харьцах чадвар муу байна. Одоогийн энэ залуучуудын харьцаа муу байна. Янз бүрийн бие биенийхээ үгийг даахгүй улмаас хэтрүүлэн хэрэгэлсэний улмаас янз бүрийн гэмт хэрэг зөрчилд ихээр өртөж байна. Тухайн зөрчилд өртсөний улмаар хэн нэгэн хүнийг хохироосны улмаас эрүүлжүүлэх байранд орох явдал бол цөөнгүй байна. За 01-ээс 5 цагийн хооронд 98 хүн энэ бас багахгүй доо. Тухайн тоон бол оройн цагаар баар цэнгэний газруудаас гарсан ойнод бие авч явах чадваргүй, эсвэл өөрийгөө удирдан явах чадваргүй, эсвэл аливаа зөрчил хэмтгэрт өртсөний улмаас эрүүлжүүлж байгаа өгөөд энэ хүмүүс баарнаасаа гараад гэр орондоо харьж чадахгүй байна. Зүгээр өнөөдөр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг мэд харагддаг боловч баарнаас зөв боловсон хэрэглийгээ тохируулж чадахгүй байгаас шалтгаалan зүгээр хин нэгэнтэй зөрчлийн харилцаа үүсгэхгүйгээр гэр оронд очиж амарч чадахгүй байгаа энэ 98 хүнээс бол харагдж байна. За эрүүлжүүлсэн хүмүүсийг насны байдлаар нь авч үзэх юм бол 18 нас хүртэлх насны хүүхдүүд бол эрүүлжүүлэгдсэн тохиолдол байхгүй. 18-аас 24 насны 24 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 25-аас 29 насны 57 иргэн, 30-аас 34 насны 75 иргэн, 35-аас 39 насны 69 иргэн, 40-с 44 насны 44 иргэн, 45-аас 49 насны 47 иргэн, 50-аас 54 насны 54 иргэн, 55-аас 59 насны 9, 60-аас 64 насны 1, 65-аас дээш насны хүн эрүүлжүүлэгдэхүү гэсэн тоо үзүүлэлт гараад байна. Өвний хамгийн их эрүүлжүүлэгдэж байгаа нь бол 30-аас 34, 35-аас 39, 25-аас 29 насны залуучууд болон иргэд байна. За ингээд нийтлэг үзүүлэлтээр нь авч үзэх юм бол 25 наснаас
54 насны хүмүүсийн хооронд архиталт маш их байна. Түүний дотор одоо 34-өөс 30-аас 34, 35-аас 39 гэх мэтлэн 25-аас 49, 50 насны хүмүүс бол 54 насны хүмүүс бол ер нь цаашдаа бүгдээрээ ард иргэд болон ахын дүүсүүд нь, хамаатан садангууд нь, холбогдох мэрэгжилтнүүд нь, аймаг сумдын удирдлагууд нь, цагдаагийн байгууллагууд нь гэх мэтлэн олон талын мэрэгжилтнүүдийн мөн дээр бол анхаарах цаг нь болжээ. Ер нь бол эрүүлэгдсэн хүний тоо бол жилээс жилд өссөөр л байгаа. Архитектийн тоо маш их нэмэгдсээр байгаа. За бас энэ дашрамдыг ашиглаад дордож товчхондоо хэлэх мэдээлэл байна. Энэ нь бол одоо архины албаны эмчилгээний тухай хууль шинжилэн батлагдсантай холбогдуулан бид нар удаа дараа мэдээлэл хүргэж байгаа. Гэвч одоо архиталт бол багасахгүй байна. Архины албаны эмчилгээтэй холбогдсон хуулийн дагуу ер нь бид нар эхний удаад нэг иргэнийг албаны эмчилгээнд хамруулж байгаа. Цаашид хамруулахаар 5-6 иргэний материалыг одоогоор бүрдүүлчихэд аймгийн шүүхт хөрвүүлэхээр бэлэн болчиход байгаа. Цааш дээр нь ар гэрээс нь гомдол ирээд энийг албаны эмчилгээнд явуулж өгөөч гэсэн хүсэлт бол маш их байна. Тийм учраас ер нь зайлшгүй тохиолдолд бид нар заавалчгүй албаны эмчилгээнд хамруулнаа. Тэгэхээр архи хэрэгжилж байгаа байдал, архитектийн байдалтай бол ард түмэн анхаарах хэрэгтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Next Electronics худалдааны төв нь хаврын хамгийн анхны урамшуулалт цуглаатай нээлттэй худалдаагаа 5 дугаар сарын 13-наас 19-ний хооронд ердөө 7 хоногийн турш зарлалаа. Та бүхэн тухайн өдрүүдэд амжиж гэр ахуйн бүх тавилга болон сахилгаан барааг хямдралтай үнээр худалдан аваарай. Үүнд 32 инчийн зурагт 299,900 төгрөг, 40 инчийн зурагт 449,900 төгрөг, 7 кг-тай хагас автомат угаалгын машин 229,900, бүрэн автомат угаалгын машин 629,900, махны машин 99,900 төгрөг, тоос сорогч 109,900 төгрөг, мөн ус сэвэршүүлэгч 39,900 төгрөгөөр тус худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн хямдралтай бараануудаас сонголтоо хийгээд суглаанд оролцох боломжтой. Хаяг Самбагаров нэг супермаркетын 2 давхарт байрлаж байна. Next Electronics. Сайн байцгаана уу. Next Electronics-ийн Expo 2019 буюу хаврын хамгийн анхны нээлттэй онцгой амьдралтай бэлэгтэй суглаатай урамшуулалт худалдаа маань өнөөдрөөс буюу энэ сарын 13-наас 19-ний хооронд ерөөсөө 7 хоногийн турш үргэлжлэх гэж байна. Та бүхэн манай дэлгүүрээс бүх төрлийн гэр ахуйн цахилгаан барааг хамгийн доод хямдралтай үнээр буюу мөн дээр нь тавилгануудыг бас хямдруулж авах боломжтой байгаа. Энэхүү нээлттэй худалдааны маань давуу тал гэх юм бол өдөр бүхний 5 цагаас зочдын суглаа буюу манай дэлгүүрт бараа сонирхож ирсэн болно. Бус төрлийн хүмүүст болохоор бүгд нь суглаа бүглүүлж газар дээр нь шууд 3 хаалтныг тодруулж байгаа. Мөн дээр нь болохоор 400,000 төгрөг тутамд худалдаа авалтын үнийн дүнгийн 400,000 төгрөг тутамд болохоор суглаа бүглж 5 супер хаалтанд шалгаруулна. Хамгийн супер хаалт нь болохоор 40 инчийн зургатны эзэн болох боломжтой. Мөн болохоор газар дээр нь болохоор хаан банкны эдийн засагч шууд сууж шуурхай зээлийг та бүхэн хүргэж байна. Та бүхэн ердөө энэ 7 хоногийн хугацаанд сонирхсон бүх төрлийн электрон бараа болон тавилгануудаа ер нь бол сонгож авахыг та бүхнээс уриалж байна. Үлгий сумын иргэн Баваржаан өөрийн хүч хөрөнгөөр жилд 20 тонн өргөс хэмэх тариалах хүчин чадалтай өвлийн хүлэмж байгуулж анхны ургацаа хураахад бэлэн болжээ. Түүний байгуулсан өвлийн хүлэмжийн нийт талбай нь 200 м квадрат бөгөөд нийтдээ 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өмнө нь 100-ны хүлэмж ажиллуулж байсан байна. Тэрээр хүлэмжээ 2018 оны 1-р сараас эхлэн барьж дуусгасан байна. Өвлийн улиралд ард иргэдэд чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах 100-ны хүлэмжэд эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөө нийлүүлэх зорилгоор энэхүү ажиллаж байгаа юм байна. Тус хүлэмж нь нэг улиралд 400-аас 500 кг өргөс хэмэх тариалах бөгөөд 4-өөс 5 тонн ургас авах боломжтой байна. Анхны тариалтаар өнгөрсөн 2 дугаар сард хийсэн бөгөөд бүтээгдэхүүнээрээ дэлгүүрүүдэд дамжуулан борлуулдаг байна. Энэ нь их сайхан эрэлт хайгуултай байна хэмээн тэрээр тодруулсан юм а. Түүний хувьд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж нэмж хідэн хүлэмж барих улаанлол
гүзээлцгийн шинжүү тариалахыг зорж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Энд хүрээд мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.